Нүдний болорч сайлт гэдэг нь нүдэн дотор байрлах болор нь уян хатан байдлаа алдан шаргал болж булангартан торлог дээр гэрэл зөв цэг дээр тусаж чадаагүй улмаас юмс бүрэлзэж үзэгдэх өвчин. Эрүүл хараатай нүд. Хараа нүд ба тархины харилцан үйлчлэлийн үр дүн юм. Харааны чанарт болрын уян хатан байдал ихээхэн нөлөөлдөг. Эрүүл нүдний хувьд гэрлийн долгион, гэрэл хугарал нь булангартаагүй болроор дамжин нүдний ард байрлах торлог бүрхүүл дээр шууд дуусч цэвэр тод дүрсийг харж чаддаг. Нас явах тусам нүдний болор нь аажмаар зузаарсаар булангартай болж гэрэл дамжин өнгөрөх хэмжээ чадвар багасдаг. Болор багаар шаргалтаж булангартхыг болор цайх гэх бөгөөд анхандаа бүүдгэр бүрсгэр харагдаж байгаад эмчлэхгүй удвал хараагаа бүр мөсөн алдах аюултай. Болор цайлт эмчлэх хамгийн гол үндсэн арга нь булангартсан болрыг авч орондоо хиймэл болор суулгах арга юм. Хиймэл болор нь эрүүл нүдтэй адил юмсыг сайн харах боломжийг олгодог. Ивэрлэг болон нүдний цагаан хэсгийн зааг дээр 2 мм орчим зүсэлт хийх. Гэл шиг тунгалаг, наалтамтгай уян хатан бодисыг нүдний урд хэсэгт тарьснаар нүдний доторх бүтцүүдийг хамгаалах болон мэс засал явагдах хугацаанд мэс заслын багаж хэрэгслүүдийг ашиглах боломжтой орон зайгаар хангадаг. Линз байрлах буй болрын дугуй хэлбэрээр зүсэх. Булангартсан болрыг долгионы машинаар жижиг хэсгүүдэд хувааж сорж арилгах. Нарийн тариагаар хиймэл болрыг нүдэнд оруулах. Оруулсан хиймэл болор нь болрын уутанд аажмаар дэлгэгдэн хуучин болрын байранд байрлана.